Оройн өдөгчтэй өнөөдөр 5 гараг Орхон аймагт болж өнгөрсөн мэдээ сурвалжлагуудыг бэлтгэн оргил цагийн 21 цагийн мэдээгээр дамжуулан хүрэхэд бэлэн боллоо. Чухлыг шударгаар шуурхай оройтой ажилтдаг оргил цагийн орой мэдээнд анхаарлаа хандуулна. Эхний мэдээгээ танилцуулъя. Мэдээллийн хөтөлбөрийн түнш Метро Экспресс. Энэ оны 4 сард аймгийн 7 дугаар тойргийн дахрын албан орон нутгад анх удаа гэр чухрчийг хамгаалах байрыг бий болгосон байгаа. Тэгвэл энэ хүрээнд өнөөдрийн байдлаар нийтдээ 5 хохирогчийг хамгаалжээ. Тус албанд хандаж байгаа иргэдийн ихэнх хувь нь гэр бүлийн хүчирхийллийн төрлөөр хамгаалуулдаг байна. Дахрын албан үндсэн 6 чиг үүргийг хэрэгжүүлдэг, үүнд шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэр чухрагчийг хамгаалах, яллагдагч ялтныг хуйглан хүргэх, яллагдагч гэрчийг албадан ирүүлэх, ялтан шилжүүлэх, оргон зайлсан ялтныг эрен сурвалжлах гэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Өнөөгийн байдлаар 7 дугаар тойргийн дахрын алба дээрхээс 5 чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал 2015 оны 4 дугаар сараас гэр чухрагчийг хамгаалах байртай болсноор гэр чухрагчийг хамгаалах чиглэлийг хэрэгжүүлэх болсон гэнэ. Энэ хугацаанд 5 хохирогчийг хяналтанд авч хамгаалсан байна. Гэр чухрагчийг хамгаалах үйл ажиллагаа нь төрийн нууцын тухай хуулинд зааснаар нууцлагдмал байдаг учраас энэ чиглэлд хандаж байгаа иргэдийн тог хэлэх боломжгүй гэж байна. Энэ хамгаалтын арга хэмжээний нэг хэлбэр нь бол аюулгүй газар төр байрлуулах буюу өнөөдрийн байдлаар гэр чухрагчийг хамгаалах газар манай байгууллага дээр 2015 оны 4 сард байгуулагдаад байгаа. Энэ гэр чухрагчийг хамгаалах байр ашиглалтанд орсноор өнөөдөр нийт 5 иргэн хамгаалуулаад байна. Яг энэ хамгаалтын арга хэмжээтэй холбоотой бүх үйл ажиллагаа бол нууцлын зэрэгт хамаардаг байдаг. Гэр чухрагчийг хамгаалах энэ байр ашиглалтанд орсноор нэгдүгээрт гэр чухрагчийг хамгаалж байгаа. Хоёрдугаарт шүүх хуралд гэр чухрагч нь биечлэн оролцохгүйгээр шүүх хуралд онлайнаар оролцох бүрэн боломжтой болсон байна. Энэ нэгдүгээрт тухайн тэр хохирогчийн сэтгэл санаа шүүх хурлын үнэн зөв бодит мэдээллийг өгөх тал дээр бол гэмтрэг үйлцэн нөхцөл байдлаас үл шалтгааллах байдлаар тэрэнд нь оролцох боломжтой болсон. Гэр чухрагчийг хамгаалах үйл ажиллагаанд нийт 9 хамгаалалт багтдаг. Үүнд урьдчилан сануулгах, тодорхой үйлдэлийг хязгаарлах, биечлэн хамгаалалт, мэдээллийн нууцлыг хангах, аюулгүй газар төр байрлуулах, нүүлгэн шилжүүлэх, баримт бичгийг солих, гадаад төрхийг өөрчлөх ордог байна. Одоогийн байдлаар гэр чухрагчийг аюулгүй газар байрлуулах арга хэмжээг хэрэгжүүлж байгаа юм байна. Занал хийлэл, аюултай нөхцөл байдал дууссан тохиолдолд тухайн иргэнийг хамгаалтаас гаргадаг байна. Нэмж мэдээлэхэд тус албанд хандаж хамгаалуулсан иргэдийн дийлэн хувь нь хохирогч болсон гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэд байна гэдгийг хэллээ. Энэ ч утгаараа гэр чухрагчийг бүрэн хэмжээнд хамгаалахад байрны асуудал хангалтгүй байгаа гинэ. Энэ жил цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалan зарим нутгаар малчлтын өвлжилт хүндэрч болзошгүй байгааг анхааруулсаар байна. За энэ ч утгаараа малчтын үйлчлэлтэнд зориулан сум тус бүрт аюулгүй фонд бэлтгэх чиглэл өгөгдсөн байгаа. Баян өндөр сумын тухайд өвсний нөөц бүрэн хангагдсан гэдгийг Баян өндөр сумаас мэдээлж байна. Баян өндөр сумын тухайд 400 гаруй малчин болон мал бүхэн иргэдийн 44 мянган толгой мал өвлжиж хаваржих ёстой. Түүнчлэн өвлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 2000 гаруй тонн өвс бэлтэх ёстой. Малчид өнөөдрийн байдлаар 1900 тонн өвсийг бэлдээд байна. Улсын хэмжээнд нийт нутгийн 40 гаруй хувьд өвлжилт хүндэрч болзошгүй сэрэмжлүүлсэнтэй холбоотойгоор аюулгүй нөөцөнд өвс тижэл бэлтгэх ажил мөн хийгдэж байна. За дээр нь одоо Баян өндөр сум аюулгүй фонд 110 тонн өвс бэлтгэх ёстой. За одоогийн байдлаар бол 2260 боодлоо өвс буюу одоо өвсний талын татсан байж байна. За энэ 7 хоногийн сүүлээр үлдэгдэл өвсөө татаж дууснаа. За дээр нь мөн одоо өвс хэрэгтэй бол 10 тонн өвс тэжээл хөдөлж явах. Энэ дэрийг бол бас шинээр хийж тэжээл хөдөлж явах. Мөн одоогийн үлдэгдэл 20 тонн багсрын тэжээл байж байгаа. За аюулгүй фондын хувьд бол одоо өгсөн төлөвлөгөө нийт агуу 100% хийгднэ. Тэгээ одоо энэ жилийн хувьд бас цаг агаарын байдал гандуу байсан учраас газар дээрээ өвсвөл 5000 төгрөгийн үнэтэй байгаа. За ингэж хэрэгтэй бол гэрээ хийсэн. Тэгээ энэ үнээрээ бол татан авчир хийж байгаа. Тэгээ авчирсны дараа бол бид нар бас цагийн байдлыг харж өвсний үнийг одоо бас хямдруулах яах талаар бол асуудал шийдвэрлэн за өвсний энэ жилийн одоо аюулгүй фонд татан авах энэ үйл ажиллагаанд бол аймгийн цэргийн штаб дүүцүүлэх цэргүүд за мөн дээр нь улам ажиллах хэдэн төлөвлөрийн авторын байгууллага за онцгой байдлын газартай ингэж хамтран ажиллаж байна.
Аюулгүй фондод өвс бэлтгэх ажилд энэ жил Эрдэнэ цам болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс 25 сая 800 мянган төгрөг зарцуулж Сэлэнг аймгийн Орхонтуул сум, Булган аймгийн Хангал сумдаас өвс татан авсан байна. Харин 10 тонн тижэл бэлтгэх хөрөнгийн асуудал одоогоор шийдвэрлэгдэх байна. Баянөндөр сумын тухайд сүүлийн 2 жилийн хугацаанд өвсний нөөцийг харьцангуй сайн бэлтгэсэн. Тухайлбал 2013 оны өвөл 10 мянган боодол өвс татснаас 8 мянган боодол өвсний үлдэгдэл гарчээ. Харин 2014 онд өмнөх оны үлдэгдэл 8 мянган боодол өвсөн дээр нэмж 2 мянган боодол өвс бэлдэж боодол бүрийг 3 мянган төгрөгөөр худалдаалж байсан байна. Энэ жилийн тухайд нөөцийн өвс харьцангуй өндөр үнээр худалдаалагдаж эхлэгч цаашид хямдруулах боломж байгаа эсэхийг судлаж байгаа талаар албаны хүн мэдээллээ. За аймгийн цэцэрлэгт хамгийн газраас эрх зүйн тусалцааны төв нь өнгөрөх чанаас эхлэн хууль зүйн тусалцааны төв нэртэй болж нэршлээ өөрчилж Орхон аймаг дахь хууль зүйн тусалцааны салбар болсон байдаг. Тэгвэл энэ оны 9 сарын байдлаар тус төвд нийтдээ 46 хэргийн 52 хүнд өмгөөллийн тусалцааг үзүүлж ажилласан байна. Хууль зүйн тусалцааны төвийн чигүүрг бол зөвхөн эрүүгийн хэрэгт холбогдсон с ิจ гтэн яллагдагчид өмгөөллийн болон хууль эрх зүйн зөвлөгөө өгөхөд оршдог байна. Тухайлбал өрхийн амжиргааны түвшин статистик болон нийгмийн албан жуулчлалын хилцээс хамтран гаргасан өрхийн мэдээллийн нэгдсэн санд орлого нь ядуурлын түвшингээс доогуур өрхийн мэдээллийн санд орсон иргэдэд өмгөөллийн тусалцааг үн төлбөргүй үзүүлэх боломжтой гэж байна. Өнгөрөх онд хууль зүйн тусалцааны төв нь 50 хэргийн 60 иргэнд тусалцаа үзүүлсэн бол энэ оны байдлаар 42 хэргийн 52 иргэнд өмгөөллийн тусалцааг үзүүлсэн байна. Ухаан тодорхойлолтод нийгмийн халамжийн үйлчлэгийн хэлцээс аваад за одоо аль бүлэгт одоо хэдвэр төвшөнд хамрагдчихна гэсэн энэ тодорхойлолтоо аваад за дээрээс нь бол өөрийнхөө захин үнэлгээний хуулбарыг аваад ингээд ирсэн тохиолдолд бол за энэ тухайн мэдээллийн сангийн 1-5 дугаар түвшний одоо багтсан өрх байх юм бол манайх бол тэгээд тэр иргэн нь бол өөрөө эрэг хэрэгт одоо холбогдсон байх юм бол манайх бол үн төлбөргүй өмгөөллийн тусалцааг үзүүлнэ гэсэн үг. За дээрээс нь бол төлбөрийн чадваргүй гэсээ гадна за мөн энэ нэгдсэн санд ороогүй ч гэсэн одоо тухайн өөрийнхөө орлогыг тодорхойлсон иргэн тийм ээ. Одоо манайх бол амжиргааны балгаж өгсөнгөс доогуур нэг яд өөрхийн одоо ийм гишүүн гэсэн нэг өөрөө тодорхойлсон нөхцөлд бол манайх мөн төгөөс судалж үзээд за өнөхөр мөн байх юм бол бас авч өмгөөллийн тусалцааг үзүүлэх боломжтой. Энэ жилийн байдлаар гэх юм бол одоо нийт за 46 хэргийн 52 хүнд өмгөөллийн тусалцааг бол үзүүлээд явж байна. За үүнээс бол одоо насны хувьд 16-аас 46 насны хүмүүс байгаа. За ихэнхдээ бол одоо бусдын энэ жилийн хувьд бол бусдын бид санаатай гэмтэл учруулах, за мөн хулгайлах, за бусдын төрөнгийг устгах, санаатаар устгах гэмтэх, за мөн залилан эхлэх гэмтэргүүд бол энэ жил бол төлхөө орж ирж байгаа. Түүнчлэн хүнд нөхцөлд амьдардаг хүүхдүүдэд өмгөөллийн тусалцааг үзүүлэхээс гадна эрүү, эргэн, захиргааны хэргийн талаарх зөвлөгөө мэдээллийг хууль зүйн тусалцааны төв болон хууль зүйн хэлцээс үн төлбөргүй өгч ажилдаг байна. Иймээс тус төвөөс дан ганц эрүүгийн хэргийн зөвлөгөө авна гэж ойлгож болохгүй гэдгийг хэлж байна. Харин өмгөөллийн тусалцааг зөвхөн эрүүгийн хэрэгт холбогдсон иргэнд үн төлбөргүй үзүүлдэг байна. Мэдээллийн хөтөлбөрийн түнш Метро Экспресс. За өдөр тутмын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүд дээр гарч байгаа алдааны талаар иргэд санал гомдлоо эрүүлдэг. За энэ алдааны гол асуудал нь он сар нь тодорхойгүй. За хамгийн гол нь хадгалах хувцаагүй бараа бүтээгдэхүүнүүд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнүүд донд байгааг хэлж байна. За ер нь энэ дээр ямар хяналт шалгалт тавьдаг талаар сэтгүүлч мэдээлэл бэлтгэсэн байна. За одоогийн байдлаар хүнсний бүтээгдэхүүнүүдээр өдөр бүр тогтмол хяналтыг тавиад байх боломж байдгүй гэдгийг хэлж байна. За хамгийн гол нь энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн хөгжих байгууллагууд нь хүнсний аюулгүй байдлыг бодолцож хугацаа болон он сараа тавих шаардлагатай байгаа гэдгийг хэлж байгаамаа. Хүнсний бүтээгдэхүүн ялангуяа далах нарийн боо гурилан бүтээгдэхүүнүүдэд үйлдвэрлэсэн огноог ил тод бичих, мөн үйлдвэрлэснээс хойш хэд хоног хадгалах тухай мэдээлэл зайлшгүй байх шаардлагатай байдаг. Гэтэл иргэдийн өргөн хэрэглээний талах нарийн боо болон хэрцэн гурил гэх зэрэг бүтээгдэхүүнүүдэд үйлдвэрлэсэн он сар өдөр хадгалах хоногийн тоо тодорхой бус байх, мөн ирээдүгээс ирсэн гэмээр он сартай бүтээгдэхүүнүүд худалдаалагдах тохиолдол илбэг бий. Энэ нь иргэдэд хурж байгаа хүнсний бүтээгдэхүүн хэр баталгаатай вэ гэх эргэлзээг төрүүлдэг. Харин хяналтын байгууллага энэ асуудалд ямар шалгалт тавьж ажилладаг талаар тодруулах. Хүнсний үйлдвэрлэлүүдэд бид нар бол эрсдлийн үнэлгээ хийгээд эрүүл ахуйч байх
байцаагч маань болохоор зэрэг бүтээгдэхүүнийхэн чанар байдалд хяналт тавихын тулд дээж аваад өөрснийхөө лаборатори химийн судлалын лабораторид өгөөд тэрнийхээ хариу гараад дүгнэлт гаргаж байгаа. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний сав баглаа бодол төр үйлдвэрлэсэн он сар өдөр тавиагүй байна гэдэг дээр бол бид нар аж ахуйн нэгжтэй бол тавих шаардлага тавиад зарим аж ахуйн нэгжээ тавиагүй байхад нь бид нар бол арга хэмжээ авсан аж ахуйн нэгжүүд байгаа. Бид нар болохоор яг нэг савлгаан дээрээ байж байгаа хүмүүс нь заримдаа он сар өдрөө нэг алдаг оног тавиа явчихдаг. Тэгээ зарим ууц сав баглаа давхар явчихдаг ч юм уу. Тийм бол өөрсдөө тайлбар тавьж байгаа. Гэхдээ бид нар бол тэрэн дээр арга хэмжээ аваад одоо бол гайгүй болсон байхад л гэж бодож байна. Өөр нь нодлон бол таалах нарийн баавны 10 газар дээр чинь бид нар сав баглаа бодлогыг хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийг шинжилсэн залтаар 12-ын 4 заасан 9 залтыг оруулах ёстой гэдэг бүх сав баглаа бодлого бол шинжилүүлсэн байгаа шүү дээ. Заалт 2 залт нэмэгдсэн байгаа хуулиараа. Тэгээд бол ерөнхийдөө талх нарийн баав хэрэгцэн гурил дээр бол тиймэрхүү алдаа гардаг, зөрчил гардаг. Тэрэн дээр нь бол нодлонгийн байдлаар бол 15 газар бол арга хэмжээ авсан байгаа. Энэ жил бол харьцангуй тийм асуудал бол гарахгүй, арга хэмжээ тооцсон юм байхгүй л байна. За аймгийн хэмжээнд сүү, мах, талх, нарийн боо үйлдвэрлэдэг 40 орчим үйлдвэр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд мэргэжлийн хялтаас явуулсан төлөвлөгөөт хяналт шалгалтын үр дүнд эдгээр үйлдвэрүүд бага эрсдэлтэй тооцогдсон байна. Харин нөөцлөсөн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 3 аж ахуйн нэгжийн тухайд дунд эрсдэлтэй гэж гарсан учраас 10 дугаар сар хүртэл хугацаатай албан шаардлага хүргүүлжээ. Үйлдвэрүүд бага эрсдэлтэй тооцогдсон тохиолдолд 1-ээс 1.5 жилийн давтамжтайгаар төлөвлөгөөт шалгалтыг явуулдаг байна. Харин иргэдийн зүгээс 70 35 35 11 болон мэргэжлийн хялтын байгууллагын утсанд холбогдсон энэ талын санал гомдол мэдээллийг хүргүүлэх боломжтой бөгөөд тус гомдлын дагуу холбогдох хяналт шалгалтыг хийж арга хэмжээ авч болохыг хэлж байна. Харин импортын бүтээгдэхүүнүүдийн хадгалах хугацааны тухайд төлөвлөгөөт шалгалтаас гадна баяр ёслолын үед хяналт хийдэг гинэ. Иргэд импортоор орж ирдэг бараа бүтээгдэхүүнүүд ялангуяа набор, чихэр, шоколад гэх мэт бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн огноо болон хугацаа дуусах огноог тэр бүр хардаггүй. Мөн будилж төөрөх асуудал гардаг учраас бүтээгдэхүүний шошгын талаар тодруулсан юм а. За албаны хүний мэдээлж байгаагаар импортын бүтээгдэхүүнүүд бүгд Монгол, Орос эсвэл англи хэл дээр шошгын мэдээлэлтэй байх ёстой гэнэ. Тухайлбал голдуу Орос улбаны улсаас оруулж ирсэн бараа бүтээгдэхүүнүүд ганцхан үйлдвэрлэсэн огноог бичдэг бөгөөд дээрх 3 хэлний нэгээр үйлдвэрлэснээс хойш хадгалах хугацааг бичсэн байдаг байна. Харин Европын орнуудаас орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнүүд голдуу хугацаа дуусах огноог бичдэг байна. За түүнчлэн тухайн бүтээгдэхүүнд англи, орос, монгол хэлний аль нэгээр шошгын мэдээлэл байхгүй бол тухайн бүтээгдэхүүн дамлан худалдаалагдсан буюу хууль бус хүнсний бүтээгдэхүүн гэж ойлгож болох ажээ. Тиймээс иргэд хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэгдсэн болон хадгалах хугацааг сайтар харж ээж худлан авалт хийх хэрэгтэй байдаг байна. За аймагт сүүлийн 3 жилийн хугацаанд хар тамхины хэрэгээр нийтдээ 12 холбогдогчтой 4 эрүүгийн хэрэг мөрдөн байцаалтын үйл ажиллагаа явагдаж дууссан байна. Энэ төрлийн гэмт хэрэгтээ ихэвчлэн 18-аас 25 орчим насны иргэд холбогдож байна. Түүнчлэн жил бүр тодорхой хэмжээнд хар тамхитай холбоотой хэрэг өссөн үзүүлэлт гарч байгаа гэдгийг хэрэг бүртгэх мөрдөн байцаах тасгаас мэдээлж байна. Дээрх 4 хэргийн холбогдогчид нь 18-аас 25 насны Орхон аймгийн харьяат иргэд байсан бөгөөд хэрэг холбогдогчдыг хар тамхины төрлийн ургамлыг олж авсан, тээвэрлсэн гэсэн үндслээр хуулийн хариуцлага хүлээлгэжээ. Тодорхойлбол Монгол Улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192-ийн 1-т хар тамхи мас уруулах төрлийн өвс ургамлыг хадгалсан, тээвэрлсэн тохиолдолд 3-аас 5 жилийн хуулийн хариуцлага хүлээнэ гэж заасны дагуу хариуцлага тооцсон байна. Харин энэ гэмт хэрэгт насан туршаагүй хүнийг оролцуулсан, худалдсан тохиолдолд хүнд гэмт хэрэг тооцогдож хүлээх хариуцлага өндөр болдог байна. Түүнчлэн энэ хэрэгт гол төлөв оюутан залуус холбогдож байгаа нь хар тамхины хор хөнөөллийг ойлгож ухамсарлаагүй, мэдээлэлгүй байгаа нь голлох нөлөөг үзүүлж байна. Аймгийн цагдаагийн газраас урьдчилан сэргийлэх чиглэлд ихтэйд ерөнхий боловсролын сургуулиудад сурвалж сурталчилгаа хийхээс гадна Орхон аймгийн газар нутаг орчим дургаж байгаа мас уруулах төрлийн ургамлыг устгах ажлыг жил бүр зохион байгуулдаг байна. Яг зүгээр энэ эрүүг үйлдэнд маань энэ хар тамхины хэрэгийг бол зүйлж оруулж өгөхдөө бол олж авсан, хадгалсан, тээвэрлсэн гэдгээр зааж өгсөн болохоос биш яг тэр татсан, хэрэглэсэн гэдэг тухай бол ойлголт байхгүй. Гэхдээ мэдээж хэрэг тухайн ургаж байгаа тэр газраас нь түүж аваад олж гинэ гэдэг маань нөгөө олж авсан, хадгалсан, тээвэрлсэн дээр ороо авчирчлаа. Манай цагдаагийн газрын тухайд бол жил болгон Эрдэнэт үйлдвэрийн цагдаагийн хилцэлтэй хамтраад Орхон аймгийн одоо хэмжээнд одоо иргэн тойрон ургаж байгаа маань сур төрлийн одоо агуулмжтай энэ канабас төрлийн осны ургамал гэж ирдэг. Энийг одоо устгах ажил одоо жил бүрэн зохион явагддаг. Гисэн хэдиж одоо энэ ус ургамал маань өөрөө их ам бүхтөө хаанч одоо ургадаг. Тэрийг үнцээр нь устгаж өгөө болохгүй бол
ер нь дахиад нөхөн сэрэг хургах нь маш илбэг тархмал байдаг. Тэгээд ерөнхийдөө бол манай цагдаагийн газраас одоо энэ үсийг дургуулж байгаа газраас нь тасцж бүр үндсээр нь үгүй болох ийм арга хэмжээ авдж जैन. За мөн дээрээс нь одоо баг хариуцсан хэсгийн байцаагчдын дунд одоо 10 жилийн боловсролын сургуулийн дунд энэ хэмдэргийн хорвшиг энэ хэмдэрэг дээр оролцсон тохиолдолд ямар хуулийн хариуцлага хүлээх үү? Энэ талаар бас яриа таниулаад сурчлагаа маш шилжиж байгаа л та. Таны хүүхэд хэн нэгэнд уруу татагдах аль эсвэл өөрийн сонирхлоор мансууруулах төрлийн бодис хэрэглэж болзошгүй учраас багш эцэг эхчүүдийн оролцоо анхаарал чухал үүрэгтэй гэдгийг хэллээ. За эцэг эхчүүдийн зүгээрс бол мэдээж хэрэг хүүхдтэй хараа хяналт тавих за мөн одоо ямар хүүхдтэй одоо уулзаж учирч явж байгааг нь бас мэдчих хэрэгтэй. Тэгээд одоо энэ төрлийн одоо мансуур төрлийн өгс ургамал татж хэрэглэсэн одоо хүний тухайд бол харахад одоо энгийн хүн хэрвээ мдийгүй одоо харахад одоо тийм хит согтсон шинжтэй ч юм уу тийм ээ согтуулганд хэрэглэсэн биш мөртлөө яг очоо үзэхэд одоо айртаас өнөртдгөө хүүхэн хараа томорс өргөссөн тийм ээ үгээр үйл хөдлөл нэг тийм нэг хэвийн бус болсон тохиолдолд бол мэдээж хэрэг ямар нэгэн одоо тийм мансуур төрлийн ургамал хэрэглэсэн байж болзошгүй үзэх юм бол эцэг их бол тэр дээрээ одоо цагдаагийн байгууллагад хандах. За мэдээж хэрэг зүгээр энгийн жишээ бол одоо тийм байж магадгүй үзэх юм бол хүүхдийнхээ одоо өмсөж хэрэглэж идэлж хэрэглэж байгаа хувцсуудыг шалгаж үзэх гэх мэтчлийн юмуд бас хэрэгтэй л эцгийн зүгээс бол Нэмж мэдээлэхэд Бүгд найрамдах Хятад ард улсад 50 граммаас дээш хэмжээгээр харт амих мансууруулах бодисыг тус улсын хилээр ашиг олох зорилгоор нэвтрүүлсэн бол цаазаар авах хүртэл ялоногдуулдаг байна. Харт амих нь архит амихнаас 60 дахин илүү шарталт өгдөг хортой бодис бөгөөд цаашлаа сэтгцэд нөлөөлдөг сэтгцийн хамааралтай болгодог гэдгийг анхааруулж байна. Мэдээллийн хөтөлбөрийн түнш Метро Экспресс. Оройн төргийн үзэгчтэй мэдээллийн хөтөлбөр тодруулга ярилцлагаараа үргэлжлэн танд хүрч байна. Зарим асуултанд тодруулга авахаар Орхон аймгийн Садаргын орлогчийн их хоттой уулзаад байна. За 9 сарын 14-өөс 18-ны хооронд Тайван хотод одоо Тайван улсад 4 өдрийн туршны томоохон сургалт боллоо. За энэ сургалт бол бас ер нь бол орон нутгийн төлөөллөд бас анх удаага оролцсон ийм томоохон бас сургалтын дээр та сэтгэл тавьсан байна л да. Ер нь зүгээр яг энэ сургалтын онцлог юу байсан? Яагаад орон нутгаас ингэж анх удаага оролцож ач холбогдлоо? Орон нутгийн тогтвортой хөгжил гэдэг асуудал бол туйлын чухал л. Яаж тогтвортой авах вэ гэхээр байгаль орчин нь тогтвортой байж ээж үндсийн үндэс бол одоо ногоон байгууламж юм л да. Тэрний талаас нь харах юм бол тогтвортой хөгжил, ногоон хөгжил хоёр хоорондоо салшгүй холбоотой. Манай одоо Баян өндөр төсөл бас алхам урагшилж байгаа. Эрдэнтийн бүс нутгийн тогтвортой хөгжил гэдэг сэдвээр хөдөлж байгаа. За тэгэхээр энэ төслийн гол агуулгыг би бас яг ингээд орон нутгийн хөгжлийн талаар одоо санал санаачлаг гаргадаг төрийн бүс байгууллагуудын дунд холбоосон дээр бас санал явуулж үзсэн юм л да. Тэрний юу гэхээр зэрэг энэ Монголын бүтээмжийн төв гэж. Ер нь одоо олон улсын бүтээмжийн төв гэж байдаг. Тэр нь бол Япон, энэ олон улсууд нийлээд хамтарч байгуулсан байдаг. Тэр бүтээмжийн төвөөр дамжиж ер нь орон нутгийн тогтвортой хөгжил талаас нь ямар одоо сургалт, ямар санал онолууд юу явагддаг вэ гэдэг санал явуулж имэйлээр харьцсан. Тэгээд тэрэн дээрээ бол би Эрдэнтийн бүс нутгийн тогтвортой хөгжил гэдэг сэдв хөндөд тэр сэдв дотроо одоо Баян өндөр төсөл манай одоо орон нутгийн тусгай хамгаалалттай бүсийн тогтвортой хөгжлийн менежментэд яаж холбогдох болцоотой байна вэ? Төсөл хэрэгжээд явбал ер нь тогтвортойгоор яаж авч явах боломж байна вэ гэдэг дээр сургалтууд явагдаж байна уу гэдэг санал асуулга явуулаа. Тэгээд тэр энэ сургалтыг олсон юм. За тэгээд энэ сургалтанд бол бас тийм хүн болгон бас оролддог юм байлээ. Тэгээд би бол яг энэ сургалтанд оролцохдоо өөрийнхөө одоо анкетыг бөглөхөөс гадна би ийм илтгэлтэй оролцмоор байна гэдэг англи дээр Баян Эрдэнтийн бүс нутгийн тогтвортой хөгжил түүн дотроо бол Баян өндөр одоо төслийн тогтвортой хөгжлийн менежмент гэсэн тийм сэдв хүндсэн. За тэгээ энэ сэдвийг бас хүлээж аваад одоо энэ Тайванд энэ сургалт болоод энэ сургалтын дээр 33 хүн оролцоод 24 орны хүмүүсд оролцсон. За яг Монголоос би бол одоо
ганцаараа байсан. За тэгээд бидний тухайд бол энэ сургалт бол айгүй ач холбогдол нь их өндөр юм байлээ. Би бол ойлгохдоо манай Эрдэнэт ер нь Монгол нутгийг Монголын одоо тогтвортой хөгжил нүүдлийн соёл иргэншлээс хотжиж байгаа процессын хүмүүсүүдийн тогтвортой хөгжил гэж юу хэлдэг юм бэ гэдэг дээр их анхаарал тавьсан. Тайваны одоо бүс нутаг хөдөөгийн хөгжил гэж харах юм бол одоо тосгоны хөгжил гэхэд зэрэг манай одоо хотын хэмжээний юм яригдаж байгаа юм л да. Тэгэхээр зэрэг энэ дээр их олон янз янзын сайхан санаанууд гардаг юм байна. Одоо Тайванд бол бас community гэдэг одоо хуучин бол хамтрал юм да. Ийм маягаар их олон одоо хүмүүсүүдийг олон нийтийг хамруулж ажилд хамруулдаг ажлыг их сайн зохион байгуулдаг юм байна. Энэ дээр бол 5-6 газар үйлчлээ. За тэгээд яг манай оролцсон бүх одоо орны 24 орны хүмүүсүүд өөрийнхөө орондоо яг юу болдгоо те яаж хөгждөг вэ? Иранаас хүмүүс ирж байна, Германаас хүмүүс ирлээ те, Энтхгээс ирлээ, Пакистанаас гэл ингээл хүмүүсүүд өөрийнхөө орон дотор орон нутгийнхаа хөгжлийг яаж хандаж авч явах юм бэ? Яаж орон нутгийн хөгжлийг тогтвортой барьж явах вэ? Тэгэхгүй бол хөдөө тосгонд нь хөмч үлдэхгүй бүгд хот руугаа явлаа. Тэгэхээр ямар хуванцтай байх вэ? Тэр манайх бол арай өөр онцлогтой байхгүй. Тэгэхээр манайхыг гайхаж байгаа юу гэхээр жилд одоо 3-4 нүүдэг, заримдаа 10-аад нүүнэ. Тэгээд одоо 3 сая хүн амтай. Зарим одоо Малайз метеорнд 180-90 сая нэгд ороо тийм жишээл Филиппинд бол тэгж байна шүү дээ. 220 саятай. Ийм байдаг юм байлээ. Тэгээд энэ талаас нь бид нар оролцоо. Тэгээд яг их л ойлголцолтой, их айтайхан юутай уусан. Бас нь тодруулж асуух асуулт байна л да. Сүүлийн үед бас цахим ертөнцөөр гараад байгаа мэдээллүүд дээр Орхон аймгийн Садаргын орлогчийн их бат ажиллаа өгнө гэсэн ийм мэдээлэл бас анхаарал татчихсан. Тэгээд Садаргын одоо хамгийн газрын шуурхаа дээр энэ мэдээлэл аль бие усаар өөрөө танилцуулсан юм байна. За 11 сарын 1-ний ихэд одоо ажлыг хүлээлгэж өгнө гэсэн ийм мэдээлэл бас байсан. Тэгээд энийг бас энэ ярьслага авах дайлмаар бас тодруулах гэдэг юм л та. Энэ одоо Эрдэнэтэд ирээд 12 сарын 12-ны 12 гэдэг өдөр авсан шүү дээ. Би энэ ажлыг авсан. Тэгээ би гол нь юу гэхээр тамгын газар дээр байгаа хариуцлагагүй байгаа байдлыг хүмүүст хариуцлага тооцоо. Ажилда эзний ёсоор ханддаг болгох зарчмыг хатуу барья. Талигаа засаг даргын үед юм байгаагүй. Бас хатууч гэсэн зөөлөн юм шиг хэрнээ хатуу бас зарчим барьдаг байсан. Тэр одоо зарчмыг барья. Хэд хэдэн хүн дээр нэр зааж шүмжлэж хэрвээ энэ асуудлуудыг одоо хариуцлага тооцох асуудал би тамган газрын дарагтаа хэлсэн. Засаг даргач бас хэлсэн байна. Тэгээ ийм хүмүүсүүдэд хариуцлага тооцож явахгүй үлгэн сэлгий явбал энэ одоо хугацаанд энэ дотор одоо бидний зорж хийх гэж байгаа 4 жил хийх ёстой нэлээд ажлын өхрийн одоо сүүл нөгөө утган дээрээ гэдэг шиг тэгж одоо алдчихгүй баймаар байна. Тэхийн тулд хэрвээ шаардлага байвал би ажиллаа өгнө шүү гэдгийг хэлсэн. Ийм учиртай. Зүгээр ер нь бол одоо ч тэр байр суурь хэвээрээ байгаа. Ер нь бас нэлээд хийсэн ажлуудыг орон нутагт ялангуяа ардсан намаас улс төрөөс одоо улс төрийн би бол өөрөө улс төрийн албан тушаалтан тийм учраас улс төрийн одоо намаар сонгогдож ирсэн улсууд энэ орон нутгийг бол хөгжүүлэхэд өөрийнхөө бие сэтгэлээрээ ажилласан юм одоо үн цэнтэйгээр хүргэж үлээлгэж өгөх ёстой. Түүнийг ард түмэнд тайлагнах ёстой юм байхгүй. Тэр талаас нь би хандаж яасан зүгээр яг намын дараагаар жоохон шүүмжлэлтэй хандсан би. За дээр нь юу гэхээр одоо юу гэдгийг энэ одоо тамган газартай байгаа бас болж өгөх байгаа нэг бас хатуухай хэлжсэн юм би. Ер нь цаашдаа бас хэлнэ. Ингэж өвжөж энэ юм өстой. Ер нь бид хариуцлагатай байж энэ орон нутаг одоо улсын хэмжээгээр яг та манай намын нэр хүндний асуудал яригдж байна л да. Гэхдээ бид тэнд тийм байна гэд бид Эрдэнэтийн гэж болохгүй л дээ. Тэр бид Эрдэнэтийн 100 мянган хүн амыг бол бид нар бас 26-7 жил ийм улс төрийн юмыг ярьж хийж яачгаад бүтэнгээр нэг засаг төрөө авчиад хийвэл хийсэн шигээ хийдгээ харуулад би бол үлдсэн одоо жилд бол хийх ажлууд хангалттай сайхан төлөвлөгдсөн байгаа. Суурьуд нь сайн бүтцэн бий. Тийм учраас тэрнийгээ бол одоо залуучууд нэг баг болоод одоо энийг сайн сурчилж сайн явуулах ёстой, хийх ёстой, хүнд хүргэх ёстой. Ялангуяа одоо 40 жилийн 40 бүтээлч жилгээ би санаачлаг гаргаж байгаа. Энэ ажил бол үндсэндээ бидний хийсэн ажлын сүүлийн одоо нөгөө төгсгөл буюу те одоо юугаар бол финиш, удаар, төгсгөл ийм ажил хийлээ. Ингэснийхээ үр дүнд бид ийм үр дүнд хүрлээ гэдгийг харуулах ёстой. Ийм юм байгаа. Тэр талаас нь тандж байгаа. Тэгэхээр хариуцлага тооцох ёстой хүмүүстэй хэрвээ хариуцлага тооцож
чадахгүй байгаа болвол одоо би ч гэсэн ажлаа өгөхөд бэлэн байна гэсэн ийм одоо шаардлага тавьсан гэж ойлгож байна. Тий яг тэгж ойлгож болно. Асуудал өөрөө юм л дээ. Ер нь бол бид үнэхээр одоо би бол өөрөө яхан тийм зарчмын шаардлага тавьдаг хүн л дээ. Тэгээд юм үнэхээр одоо миний шаардлага буруу байна гэж ойлгох шүү дээ. Би тэгэхээр би бол ийм одоо буруу шаардлага тавиад байгаа юм байна. Тэгвэл би ажиллаа өгье л дээ. Би одоо заавал тэгэл энэ одоо усуудын дунд бас тэгээд иж хэрэггүй юм байна гэж бодож байгаа. Тэрхий замбраагүй байж болохгүй даа гэдгийг л би хатуу тавьж байгаа. Тэгээд яг хуу эхнээс аваад бас дэг журманд орох нь уу гэж найдлага тавиад харж байна. Гэхдээ асуудлыг өргөс авсан шиг бас сайн болохгүй л дээ. Байдал тийм л байна. Тэгэхээр намдэр судалгааны орлогчийн одоо дараагийн хүн хэн байх вэ гэсэн юм марафон гүйлт гэсэн яваад эхлэе ч гэсэн мэдээллүүд цахим ертөнцөөр гарч ирсэн. Ерөн зүгээр яг ажлаа ер нь би ингээд өгнө гэсэн яг аль биесны мэдээллийг бол тавгүй гэж ойлгож байна. Аль биесны мэдээлэл бол би чи юм л да ард зүйн холбооны удирдах зөвлөлөөр улс төрийн зөвлөлөөр эхэлж яригдж шийдэгдсэн асуудал тийм. Би бол эхлээд ард зүйн холбоондоо удирдах зөвлөлд нь тайлангаа тавина. Ийм ажлууд хийлээ. Ягаад ажил өгөх болов? Ийм учраас гэдгийг нарийн тавина. Тэгээд тэрнийг нийтэд ил тод мэдээлнэ. Тэгээд шаардлагатай гээд удирдах зөвлөлийн гишүүд маань чин томилсон газар нь өөрөө үнэхээр таны хэлж байгаа зөв байна. Та үнэхээр юм байна. Тэгээд таны ажлаа өгье гэж байгаа чин зөв үү? Хүлээж авахаас аргагүй гэвэл би одоо өг нь албажуулж өгнө. Ер нь бол би ийм баягаар цаашаа удаа явах юм бол дэвчихгүй л гэсэн хэлж байна. Баярлалаа. Тэгэхээр дараагийн нэг тодруулах асуулт маань ялцчихгүй сүүлийн үед одоо хэл мэдээллийн хэрэгслэр тэр олон нийтэд ч гэсэн хүрээд байгаа Эрдэнэ хотын 40 жилийн ойтой холбогдуулсан кино бүтээх гэж байгаа ажил юм аа. Энийг одоо судалгааны орлогчийн их бат бас өөрөө санаачлаад продюсераар нь ажиллаад хийх гэж байна гэд. Тэгээ энэ дээр өчтөр гэхэд л цахим ертөнцид нэгэн ярьцлага гарлаа л да. Тэгээ зохиолч Эрдэнэ хотын өгсөн ярилцлага дээр бол хийсэн бүтээсэн ажлын маань өгөөсгөж одоо ингэж битсэн зохиолын маань өгөөсглээ гэсэн мэдээлэлчсэн давхар гараад байна. Зүгээр энэ киноны талаар та зүгээр бодит одоо байдал дээр юу өрнөд байгаа гэдгийг бас хэлэхгүй юу. Үнэхээр Эрдэнэ төлөөлөгчдийн хурлаас мөнгөний батлаад өгчихсөн юм уу? 450 сая төгрөгөөр үнэхээр кино хийх гээд байгаа юм уу? Зохиол нь бэлэн болцсон юм уу? Ажил нь эхэлсэн юм уу? Яг юу болоод байгаа юм бэ гэдгийг. Ер нь бол ийм л дээ зүгээр одоо хэсэг уран бүтээлчид Эрдэнэтийнхэн. Одоо ялангуяа уулын байжуулах Эрдэнэ төлөвлөрийн яг соёлын ордынхан ч гэсэн одоо ажил хомс болчлоо шүү дээ. Тэгээд эднэр маань дээр нь манай одоо олон уран бүтээлч байна. Одоо манай Баяр Магна, Авач Жаргал гэх ингээл хүмүүсүүд ер нь нийлээд бид нар ярилцсан юм юу гэхээр ер нь энэ 40 жилээр нэг энэ орн энэ одоо нутаг орондоо нэг бүтээлч авьяасаараа хийж байгаа ажиллаа, хийсэн ажил бүтээснийг харуулъя, тийм. Дээр нь юу гэхээр зэрэг хийж бүтээх гэж байгаа холд зорж байгаа ажиллаа хүмүүст ойлгуулах ийм санаа гаргая. Түүнийгээ олон ангитай киногаар дамжуулж хөрвүүл хүнд боломжийн байдлаар хүрэх юмаа гэдэг асуудал тавиад тэгээ надад санал болгосон. Энэ бол зөвхөн би бас бариад авцсан жидэл биш. Тэгээ энэ хэдэн уран бүтээлчид нийлээд оюун номын Эрдэнэсийн ирэлт гэдэг төрийн бас байгууллага байгуулсан. За ингээд төрийн бас байгууллага байгуулад ер нь энэ одоо киноны асуудал дээр ингээд одоо санаачлагтаа оролцооч гэдэг. Тэгээд би бол аймгийн иргэдийн хурлын даргатай бас зөвлөлдсөн. Засаг даргатайгаа зөвлөлдсөн. Зөвлөлдөөд үзэхлээр ер нь 40 бүтээлч ажил гэдгийг надад нөгөө зохион байгуулах хорооныхын дарганд би юм байна. Ганцхан киноч биш чинь 40 томоо ажлууд байж байгаа. Эрдэнэтийн өдөр тэмдэглэхээс эхлээл юм байна. Тийм байгаа. Тэгээд ингээд хараад байхлаар зэрэг бол янз янзын зохиол бүтээлийг кино зохиол бичих маш их хүндрэлтэй эхэлж байгаа. За тэгээ манай Бачаргал маань голлож аваад эхэлсэн. Зөвлөхүүд 4 хүн байгаа. Манай үйлдвэр талаас харах юм бол хэн Сандууж Угаагавьят байгаль захирал. За юу талаас хот талаас бол Оюун Бат засаг дарга. За одоо хуучин засаг дарга Тогооч бай. За өнөөдрөөс эхлээд шил ардын намын хуучин дарга нь байсан. Тэр үеийн юм нэлээд түүх сайн мэдхэн мачим одоо нөгөө зэлэг ардын Мянган Баяр бай. Ийм хүмүүсүүд орж байгаа юм л да. Тэгээ ингээд яг гэж чинь бол эхлээд ингээд зохиол дээр зохиолынхоо өгөгдлүүдийг өгөөд ингээд явж байгаа. Тэгээ өнөөдрийн хүртэл бол бид одоо зохиолоо иж хүрдэл болгож чадаагүй байгаа, болоогүй байгаа. Зохиол дээр бол бид нар эхлээд янз янзын хүмүүсүүдийг санал онолыг авч эхэлж түүхээ босгож байгаа. Дээрний үхээ зэрэг Улаанбаатараас архиваас одоо баг 2 сая төгрөгийн архив материалууд цуглуулсан байна. Дууд, дүрс янз янзын архив материалууд цуглуулсан.
За ингээд одоо бичлэгээ харах юм бол олон CD-гээ дүүрэмжлэг л дээ. Ийм юмнуудыг харж байгаад өмнө дээрээс үндэслээд зохиолчдоо хайсан. За манай Бачаргал эхлээд нэлээ явсан. Тэгээд ирсэн чинь Улаанбаатарын одоо кино маструуд нь ирээд одоо яг цаашаа кино хөтлөөд явчих болох болцоотой ганц хоёр хүмүүсүүдтэй холбогдоод яваад байгаа юм. Тэгээд тэд нар маань ингээд ирэхлээр яг кино зохиол бол бас арай өөрөө. Бачаргал ах дээр бол яг ингээд цаашаа бол явж өгөхгүй юм. Тийм ч Бачаргал ахын юмн дээр суурлаад Бачаргал ахаараа хөтлүүлээд ингээд цаашаа явъя гэдэг асуулт байсан. Тэгээ бид нар бас ярилцж байгаад яасан чи Улаанбаатараас Эрдэнэбат гэдэг, Магуны Эрдэнэбат гэдэг зохиолч хүнийг хүн манай одоо тэр гэрэл сүх гэх тэр одоо нэг ларидма тоглож байсан залуу те одоо юуны драмын театрын тамгын газрын дарга энэ залуу боловсрол өндөртэй залуу байлаа. Тэр залуу дээр нь одоо ган зүрэг гээд олон кино хийсэн нэг оноо юу лээ олон кинонууд хийсэн дээ тийм ийм хүмүүсүүд одоо санал болгоод энэ Эрдэнэбат гэдэг хүнийг авчирсан. Тэгээ авцараад яг бид нар эхлээд өвдлөөгөө бас л үтсэн. Тэгээ харин сүүлдээ архитар суугаа тий энэ соёлын дөрвөн давхарт барилуулсан бид нар. Тэгээд тэнд бол арай л одоо тэр зохиолчлынхаа ажлаас өөр ажилд зөндөө хийсэн. Тэр болгоныг нь би одоо ингээд эр хүн байж хамаагүй янз янзын юм яриад ах эвгүй байсан. Өөрөө бас хүн одоо аваад ирээд ирсэн. Тэгээ яг хөө тэр хүнтэй юм янз янзын юм асуудал гарсан. 2-3 удаагийн юм дээр одоо арай дэндүү байдал үзэсгэлэн зэрэг би хэлсэн. За та бол одоо биш байна. Тэгэхээр таны одоо бид цаашд гэрэмээр хийж ажиллахгүй гэсэн. Гэрээ энэ төр хийгдээгүй байсан. Тэгээ яг ерөнхий юмыг эхлүүлээ ямар хөө юм байдгийг үзье гэсэн. Тэгээд тим хэмжээний ажлуудыг нь санал болгож ярьсан. Ийм л юмнууд эхэлсэн. Тэгээ тэн дээр одоо яг нөгөө хүмүүсүүд өөрийнхөө өөр дөрөө байгаа уу харддаг одоо тим нэгэн болчихлоо шүү дээ. Тэгэхээр яг над руу нэлээд юм бицлээ. Тэгэхээр гол нь би өөхөө зэрэг Эрдэнэтийнхэн болов уу шүү дээ. Захын нэг цуулчд бас тэгэл хамаагүй дөрмжлүүлж болохгүй шүү дээ. Бид бол одоо аймгийн засаг даргын зөвлөлийн хурал дээр аймгийн одоо тэргүүлэгчдийн хурал дээр энэ хүмүүсүүдийг ирүүлэх гэхэд тэр хүн өөрөө согтуалга болчих. Тэгэхээр чинь би одоо тэр хүний чинь идэх үү идэхгүй юу? Тийм асуудал байгаа. Дээр нь юу гэхээр зэрэг тэрний цаашаа юм ярих юм бол цагдаагийн байгууллагаар шалгуулад авч өгөх мөнгөний ч асуудал бий. Тэр нь бол төрөөс биш хувь инкут гэдэг хүнээс асуудал гарсан юм бий. Амьдрал нь өөрөө хэцүү байна гэдэг хэдэн төгрөг хүртэл надаас одоо миний хувь би дээр ерөөс манай төрийн бас байгууллагаар дамжиж орох хөстөл байсан баг. Гэхдээ тэр нь чадаагүй бид нар ярьж байгаад би өөрөө хувийнхаа хувьяасаа хэдэн төгрөг хүртэл өгчээсэн юм би. Тэгээ би ер нь хэрвээ асуудал гарвал одоо бас цагдаагийн байгууллагаар шийдчих юм уу гэсэн бодол байгаа даа. Энэнийг дагаж бас хүмүүсүүд бас янз янзаар хандж байна л да зүгээр. Юм хийхэд саад дотгор их байдаг юм аа. Би түүнийг мэднэ. Тэгээд яг эрдэнчүүд бүгдээрээ л оролцож бүтээгээсэ. Тэр дотроос нэг одоо мөнгөний эрэлтэлч гэлөө юу лээ тийм гарч ил. Мөнгө одоогоор тодроогүй байна. Хэдэн анги тодроогүй байна. Ямар одоо мөнгөний дүнтэй болох уу гэдэг тодроогүй байна. Би ойлгож байгаа юу гэхээр Эрдэнэт үйлдвэрийг энэ их санхүүгийн хүндрэлтэй байхад ийм их мөнгө ярих юм бол өөрөө утга муутай. Аймгаасаа ярих юм бол бас бүр тун утга муутай. А ер нь одоо тэгвэл одоо тийм үед тэгээд энийг хийх шаардлагатай мүү гэдэг асуудал. Ярьж болно, хийж болно. Хийхдээ зөв менежмент, зөв голдролоор явах юм бол их л зөв сэтгэлтэй юм болох байх гэж харж байгаа. Тэр талаас нь хандж байгаа. Жишээлбэл бид Эрдэнэтийн одоо Эрдэнэтэд одоо 20-30 жил амьдарсан хүмүүсүүд кинонд одоо би заавал 10 саяар тоглоно гэдээ байхгүй л бид. Би тэгж харж байгаа шүү дээ. Ундрмаа тоглохдоо аавынхаа гигийн дүрийг санаж байгаад энэ олон жил энд амьдарчаа тийм тэгж тэгэхгүй л бид. Тэгэхээр тэр байдлаас нь хандаад зөв голдролоор нь явуулчвал зүгээр юм болов уу? Тэгэх юм бол бас их богинохон хугацаанд хийх гэж байгаа ажил. Зарим юмнуудыг бол одоо жишээл Эрдэнэт үйлдвэрийн захирал ирээд хаалт хөгжлийн менежмент ирээд унсан чинь үйлдвэрээ хаах гэдэг байна гэж хэлж байгаа тийм. Тэгэхээр чин тэр хаалт чинь Германд яаж явд юм бэ тийм. Тэрний чинь уран сайхны киногоор гаргаад өгвөл илүү хүнд ойлгомжтой харагдах гэдэг юм л. Ийм болд юм байна. Тэрнийг л гаргах гэсэн сан. За баярлалаа. Тэгэхээр хэд хэдэн одоо тодруулахыг бас тодруулах хариултыг бас хүсэж исэн асуултуудад хариулт авлаа. Тэгээд өнөөдөр болж өнгөрсөн цаг үеийн болон үйл явдлын мэдээ сурвалжлагуудыг үзэгчдэд хүргэлээ.
За оргил цаг мэдээллийн хөтөлбөрийн даваа болон лхав гаргуудад тодруулга ярилцлага, мемөр олон пүрэв гаргуудад иргэд өөрсдийнхөө сонс сэтгэлийг илэрхийлэх чөлөөт микрофоныг аялуулж байгаа билээ. Харин та баасан гарт захин ертөнцид өрнөсөн захин мэдээллүүдийн онцлог мэдээнүүдийг хүлээн авч үзэх боломжтой маа. Харин амралтын Бямб нэм гаргуудад 7 хоног хөтөлбөр та бүхэнд хүрэх болно. Ингээд оргил цаг орой мэдээ хүлээн авч үзсэн танд баярлалаа. Маргаашийн ажил үйлсэнд амжилт хүсье. Пүрэв гарагийн мэдээллийн хөтөлбөрөөр иргэн уулзъя. Хөтөлбөрийн төгсгөлд энэ өдрийн 20 цагаас маргааш өдрийн 20 цаг хүртэлх хоногийн цагаарын мэдээллийг танилцуулъя.